Тэгээд одоо энэ дурангийн мэсцэл ороод ирсэн. Бараг хийлгээл маргааш нь хапа барьлаа гэж явж ирэхээр надад бүр айгүй гой санагдаад байхгүй. За дэлхийд дахинд дурангаар хөхийг томруулах нислэгийг бол сүүлийн жилүүд бол маш хийж байгаа. За түүнтэй жил Монгол оронд бас хөхний хагалгааг дурангаар хийх арга бол нэвтрээд баггүй хугацаанд өнгөрч байна. За дурангийн хагалгаа хийхдээ болохоор лазер технологиг бас авсруулж хийснээр энэ одоо үр дүн илүү сайжирч байгаа. Тэгээ дурангийн хагалгаа нээлттэй аргаас одоо юугаараа ингээ ялгаатай байгаа юм бэ гэхээр тухайн мис заслыгаа хийхдээ одоо энгийн үгээр хэлбэл одоо ингээ томруулдаг шилээр харж агаад хэдэн 10 дахин томруулж харж байгаа хийдэг учраас за энд нь одоо судас биш үү, энд нь мэдрэл биш үү. За энийг одоо цус гарахгүй энд нь ингээд хийж болох юм байна гэдэг илүү сайн харах боломжтой гэсэн. Одоо чинь хүний хөгжин хос эрэхтэй учраас яг ижлэхэн бас байдаг. Тийм. Одоо ихвчлэн нөгөө хүүхэд төрүүлээд хөхүүлээд ихвчлэн одоо нэгтлээ хөхүүлсээр байгаа ч гэдэм үү те том жижиг янз бүр болцсон. Альсвал дээр доор болцсон. Альсвал төрөлхийн том жижиг ч юм уу. Олон юм өөрчлөлтүүд байдаг учраас тэр боломжид нь тохируулж яг хагалгаан дээр бид нэр яг нарийн хэмжилтээ хийж одоо яг тохирох сайзын одоо имплантаа сонгодог. Энэ бас тусгай юм арга техник бас байна. Дурангийн хагалгааны дараа эдис маш хурдан идэх боломжтой. Ягаад гэвэл эдийг баг гэмтэх тусам хүн зовир бахта идэрэлт аягүй хурдан байдаг.